Явган аялагчдыг сулал, бидний найзуудыг сулал. Тэр хэргийн талаар анх мэдээлэлтэй хүмүүст бид нарыг Курдистанд Гевгентл гараад ирсэн юм шиг ойлгохдоор ярьсан. Уг нь тийм болов. Иран, Ирак. Хил хаав байсан юм. Тэнд нэг ч хил заагласан тэмдэг байгаагүй. Тэр хүн зогсож байгаа газар руугаа заагаад энэ бол Иран гэж хэлсэн. Бас бидний хідэн цаг алхаад дөнгөж саяхан гарсан зам руу заагаад тэр бол Ирак гэж хэлсэн. Бид хэд хоногийн турш юу ч мэдэж чадаагүй. Би юу гинэ? Бид ч асуудалд оржээ гэж хэлсэн. Жошин гэртээ буцаж ирэх эсвэл 48 цагийн дотор суллагдах талаар ярих хэрэггүй байлаа. Тэр миний амьдралдаа хүлээж авсан хамгийн муу мэдээ. Гэхдээ мэдээгээр гарч эхэллээ. Америкийн хэдийн иргэн Ирак Ираныг заагалдаг хэлийн зурвсыг давсан. Америкийн 3 иргэн баривчлагдсан тухай мэдээлэл. Америкийн эрх бүхий хүмүүс энэ асуудлын талаар ярихдаа маш болгоомжтой. Тэд хамгийн сүүлийн удаа утсаар ярихдаа Ираны цэргүүдэд баривчлагдсан тухайга мэдээлсэн. Иран тэр хүмүүсийг баривчилсан гэдгээч хүлээн зөвшөөрөөгүй. Би тэгээд амьд байгаа болов хэмээн санаа зовж эхэлсэн. Тэр 3 барьцааны хүн хууль зөрчсөн учраас баригдаагүй. Тэр бол жирийн л явган аялал. Тэд Дамаскаас автобустай аялалд гараад Ираны хойд нутагт очисон. Нэр нь ийм аимшигтай хэрэгт орох жаахан ч гэсэн магадлал бий гэж огт бодоогүй. 365 дахь өдөр. Өнөөдөр миний ах шаин ахын сүд бүсгүй Сара тэр хоёрын найз Жош Иракт хууль бусаар баривчлагдаа 365 хонж байна. 3 аялагчийг сулал. Хэдэн захиа бичиж болох хэр их санхүүжилт авч болох талаар ч заана. Засгийн газарт хандаж анхаарал тавьж байгаагаа мэдэх нь маш чухал. Бид тэдний гэртээ ирээсэй гэж хүсдэг. 751 дахь өдөр. Тэд аль болох хурдан буцаж ирээсэй. 3 явган аялагч.